Харууж одонд их мөнгө өгөөч гэж шивнэхийн охин бол Ироха 17 настай ганцаараа амьдардаг сурагч. Цагийн ажил хийж байрны түрээс сургалтын төлбөрөө олно. Хоёр идэхгүй хоо санахгүй яаж иж ягаал болгодог. Ийм завгүй аж хичээлдээ сайн, урлаг спорттооч гаргүй. Ханаас нь чарсан төгс. Завтай үедээ хичээлээ хийж орондоо уйлж, тоглоом тоглож, хайртай айдлаа үзэж, нэг л хэвийн өдөр хоногуд ийн үргэлжлэнэ. Гэхдээ хөөрхөн Ироха аль хэдийн нэг хэмжээндээ тулсан байлаа. Түүний шивнсэн хүсэл биелэх болов. Ирохагийн хүслээ шивнсэн од нисж яваад цахилгааны утас мөргөж урд нь гараад ирдیں۔ Солирчч. Онгох гихт нь бай. Хин бол хараагүй юм шиг байна. Нэрэл хүүхдэн үлдэх гэснээ бас арай чадсангүй. Оруулж ирээд дарагдах гэснээ бас чаддгүй. Бүүэн дуудуулах гэтэл дуу мэддгүү. Ганц мэддэг айдлынхаа туг дуулдлаа шхүү унтлаа. Дараа нь цагдааруу залгаад би нөгөө шонгийн модноос хүүхд болсон юм аа. За тоглосон гэж шонгийн модны хүүхдийг харахаар л боллоо. Харин хүүхдээс гэрэл гараад баг зэрэг томорчин. Хүүхдийн хувцас ахуй эргэлт нь мангар үнэтэй за 13,000 энерги аваад дасандаа 10,000 тэл үлдлээ. Шинэ хүүхдээ өхөөлж жирхэн сэлж утгаар нээж гэдэг нь болов. Шонгийн модны хүүхд маань энэ удаад гэрэлтэхдээ бүр том болчтیں۔ Бүр шууд компьютер ухаад эхэллээ. Тэгснэ. Өсөөд юм идэ гэж авс. Ироха хамаг юм бэлдэж өгөөд явна уу гэж юу? Ямар тач хүний хэлээр л ирт юм байна. Омраас хийж өгтөл баяртай гэх чинь идэнэ. Түүний яриагаар бол шонгийн модны хүүхд маань сарнаас ирсэн юм байл та. Амар уйдаа зүхтад ирсэн гин. Мо бацаа. Энэ чам тань санагч гин үү гэд Кагуя гүнжийн үлгэрийг харуулдаг. Энэ үлгэрт сарны гүнж дэлхийд бууж ирээд хайртай залуугаа алдаг. Гэтэл сарны хүмүүс гүнжийг авахар дэлхий дээр ирнэ. Ханхүү гүнжийг хамгаалахаар толдсон боловч ялагдал хүлээж гүнж дэлхийн талаар мартаад сарлуугаа бицдэг. Энэ үлгэрт жаргалтай төгсгөл гэж байхгүй. Энэ шонгийн модны хүүхдэд таалагдсангүй. Бэтэл мод төгсгөлийг хүлээн зөвшөөрч амьдрахаас сур сонголтгүй гэж Ироха шийдсэн харцтай хэлнэ. Үгүй гэтэл шонгийн модны хүүхд би жаргалтай төгсгөл бүтээн. Тэгээ чамааг аваад явнаа гэж хэллээ. Өглөө шонгийн модны хүүхд идвэн. Ашгүй дээ. Гэтэл эндээ нөө. Ироха сургуулаа төгсөөд ямар их сургуульд орохоо шийдэг байгаа юм л да. Токиогийн сургуульд орохгүй бол ээж нь уралж магадгүйгээд хоёр найзтай хэлж гин. Тэгэл сургуулийн гаднаа шонгийн модны хүүхд дагаад ирж. Хоёр найз нь Ироха хичээнгүй амьдрдгийн шагнаад байлгаар дайлахаар болвоо. Гэл шонгийн модны хүүхд сүп гэлчихнэ. Ироха байдалд ороод манай үеэлтүг Кагуя гэж танилцуулдаг. За одооноос Кагуя гэл явчих. Кагуя нэ харсан харим гаргаж ирээд энийг яаж ажилуултыг гэж асууж шүү. Ироха гайхаад дансаа шалгатал хөлс цусаа орсгон байж арай гэж хадгалсан 120,000 йенээс нь 400 йен үлджээ. Энэ янзаараа сохор зоосгүй болох нь. Кагуя гимшээд арин хоол хийлээ. Гэтэл Ирохагийн нүдэнд хоол биш. Хоолны материалын үнэ харагдаад хоол идэл хамтаа санагдаад сэтгэл нь хоёрдоо дуйлангаа идэнэ. Тэгэл Кагуя програм бичээд эхэллээ. Яаж сурсан бүү мэд. Ирохагийн мөнгөөр бас нохоо худалдаа тавьчих. Хэсэг суугаад нөгөө нохоогоо утсан дээрээ суулгачихна. Нохоог нь инүүдо гэдэг. Үнэ амар үнэтэй хөдөлж авсан юм нүдэндээ зүүдэг яар төхөөрөмж нүдэн анаал тогломонд орчлоо. Энэ бол Ячио, виртуал ертөнц Цукиямигийн бүтээгч. Хөвсгөр бөмбөг нь хүши. Ингээд дүрээ өтөж Ячиогоор замжлуулан мөнхийн хот Цукиями ирлээ. Цукиямид чи хүснээ хийж болно. Бусдыг байлдан дагуулж олон дагагчтай бол мөнгө хүртэл болж болдог. Заварга байхгүй юм гэж яахгүй дээ. Ганцхан байхгүй юм нь мэдрэмж. Энэ тусны халуун, арсны зөөлөн, хоолны амтыг мэдэх боломжгүй. Арай бол бүх хүн нэг газар цуглалаа. Ироха хүртэл мар нэгдэсэн чинь өнөөдөр Ячиогийн тоглолтын өдөр ижээ. Хүн болгон тогтолтой наргагүй хүлээж ин. Удаачгүй гэрлэр бороорч сүртэй наргагүй Ячио гарч ирнэ. Дуулж эхэлмэгт Цукиямиг бүхэлд нь ус бүрхээд дууны мөч бадаг бүр хүн бүр таз жаргал баяр хөөргийг мэдрэлдэг. Хүн болгон түүн таартай. Энэ бол мөнхийн хот Цукиямигийн хатан Ячио. Дуулж дуусаад шаал өрхөн. Гэтэл өнөөдөр нэг маш том мэдгэлээ хин нэ. Тэр нь Ячио Кап. Ирэх нэг сарын хугацаанд хамгийн олон дагагч цуглуулж чадсан нэг хүн. Цорын ганц залгч Ячиотой хамт амьд тоглолт хийх хэргийг хожино. Кагуя шууд хоёлаа оръё. Гэтэл юу гэж чи бид хоёр ялтیں۔ Гэхдээ зэрэгцэн бар хөлгөлсөн сүх тэрэг ирнэ. Тэгээ тас татаж гарч ирсэн хүн нь туулаанууд минь би ирлээ. Энэ бол про тоглогч Микадо Рай Ной 3 бараг орсон тэмцээн болгондоо ялдаг. Ячио Кап эхлэхгүй хахад ялах хүн батны энэ 3. Ячио хэлэх болоход Ироха онж тусаад уур нь хөрсөн Кагуя. Ячио би заавал ялна гэд хэлээд хайчваа. Ячио инээж манай хоёр тэр ирдэг. Ирохагийн гарыг бариад зигтэйхэн байна. Тэгээд явсныхан дараа үргэлж ирдэгт баярлалаа Ироха гэж хэлдэг. Энэ Кагуя ч нүс арсныхаа өнгийг хүснээр өрсөлж чаддсан юм. Арай юу? Маргааш нь 7 хоногийн 7 өдөр битүү ажлын хаваар гарчиж манай Ироха ийм л мундаг. Ганц ч өдрийг дэмий өрөхгүй л гэж байна. Харин Кагуя байхгүй. Дахиад баах юм авчиж тэгснэ. Бүгд зүү байна болохоор айлтгүй гэж бас. Бүр YouTube дээр ихний хвчлэгээ хийчих. Тэр нь юу ч юм дээ. Хөдөлдөг зургал юм шиг байгаа. Бэлхэн дусаад жинхэнэ царай нь хальт харагдаачих шиг. Тэгээд Ироха Кагуяд төгөлдөр ороод тоглож өгөх гэтэл хуучин дурсан чинь батгтана. Ер нь бол хоёр төрлийн хүмүүс ээ. Эхнийх нь ямар нэг зүйл хийвэл чин сэтгэлээсээ хүсч хийх хэрэгтэй гэж боддог хүмүүс. Хоёр дахь нь нэгэнт хийж эхэлсэн бол төгсөх хэрэгтэй гэж боддог хүмүүс. Ирохагийн аав ээж хоёр яг ийм эсрэг бодолтой хүмүүс гэжээ. Аав нь түн төгжөлтийг заасан бол ээж нь түнд ялах ёстой гэж заасан. Тиймээс Ироха аавыгаа нас ороход хөгжимчин болох мөрөөдлөө орхисон байна. Харин Ироха ягаад ч юм Кагуягийн гиний инээдээс өөрийнхөө багын төрхийг хараад идэг.
Хэд артл харахгүй л янзын гой тоглоно. Кагуя бүр биширч ерөөсөө л хамтдуу зөхөй гэж шалсаар байгаад өмнө нь зөхөсөн дууг дуулж нэг үзнэ. Гүйтгсэн бүр нэг гой болоод шүү. Тэглээгээ тумартааг бол Ироха 7 өдрийн 7 өдөр завгүй. Кагуя ч нүдэ тормолцуулж хэл бүтгэлцээл зөвшөөрөлчин. Ячио Кап 8910 дахь байр. Кагуя 14 дагагч. Манай хоёр хэрэндээ л үлднэ. Завтай үедээ Цукио мэдүүлж Ироха өнөгний багтаа хөгжим тоглож эхэлдэг. Бас хөөхөн дөрөв хүн үзээд байгаамаа. Гэртээ автаар реакшн бичлэг хийж Кагуя минь гараад өглөө. Ячио Кап 3600 дахь байр. Кагуя 40594 дагагч. Ироха ажиллаа хийж заваараа Кагуятай дуугаа уйлдээл. Кагуя маань чаваа нүрэ будад сурчээ. Ирохагийн хоёр найзтай 107-д шамжлаа. Өнөө үздэг дөрвөн хүн бүр нэлээд олон болчих. Хичээнгүй амьдардаг Ирохад Кагуя бүр яг нэг хөвгчийг санагддаг. Бараг амьдралтын зөвшөөрлөгөө ороод ирсэн нар юм да. Бүр төрөл бүрийн стрим видеогоор бөмбөгж гин юу ч хийгээд байгаа. Ямар ч лсэн Ячио Кап 280 дахь байранд орчиж бүр 193621 бараг л 200 мянган дагагчтай. Гэхдээ ялахын тулд 279 байр өргөжлөх хэрэгтэй. Яжих нөнөө 3 Pro ихний байранд байгаа. Манай дөрөв цаашд яхаа ярилцаад нэг ба шинэ дуу ичих. Эсвэл Ирохагийн ховцыг тайлаад хөөрхөн царайг нь харуулах гэсэн хоёр сонголттой талбаа. Ирохач боломжгүй, завгүй, чадахгүй, бүтггүй гээл хайлаа. Гэтэл Кагуя нүдэ тормолцуулж хэд бүтэлцээл зөвшөөрөлчин. Кагуя Ирохагийн амьдралд цөм цөхөж орж ирээд түүнийг өөрчилсөн гарцаагүй. Хоёр найз нь ч баяртайгаар чи Ирохад ямар ч тэргэлсэн гэж асууна. Шин дууч дорхноо хийд болж нилээдэн байр урагшлаа. Ироха маань унтаа сэрүүний голд хамаг юм амжилчих гээл үзэж тарна. Харин Кагуя нэвтрүүлэгт орж бүр л алга хүн танигдчихээн. Үздэг хүмүүс нь ч нэмэгдээд фэнбэстэй чалчиж шин дагаараа тоглоомын зах зээл рүү орохоор боллоо. Ирохагийн хоёр найзар Кассен гэдэг 3 Pro-гийн тоглолтог тоглоомыг заалгаад гейминг стрим хийж хэлдэг. Дөрмөн мангар амархан. Айлынхаа бэсийг нураагааллаа. Алдартай болоод зураг хөргөний тэрүүгээр битүү. Яж яхтан сайныг дагаа сар хичээр эвгүй фэнүүттэй ч болно. Наттай гэрлээч гэд чатаар спамдаад идэв. Кагуя боловлчихсан наттай. Би амар дураараа. Ер нь наттай үл хэцүү дээ. Гэтэл зүгээрээ чамайг эрхлүүлнэ гэд боож өгөхгүй дайрнаа. Гүйтгэлэн Кагуя. За тэгвэл Кассен тоглоод Ирохаг ялсантай нь гэрлээ гэд хэлээд таялаа. Донгосоод байгаа юм би гэ завгүй Ирохаа маань гаж фэнүүд заддаг өөр нэг ажилтай болвоо. Ямар ч хүн ирсэн бүгдэн нь хаа хамаагүй л тоглож яллаа. Энэ өмсцэн үнгээ хувцсан Кассен тоглоход султал болд юм байна. Тэгсэн ч Ирохаг ялч чадах хүн одоогоор л алга. Кагуя бүр мерч бараануудтай болоод тренд хүртэл эхлүүлээд эхэлжээ. Тэгхийн хэрээр Баяжаски мөнгөтэй гэсэн шиг пэдэгцэн сууж гин. Өнөө мө байр нүртэл жижигдээд эхэллээ. Дараа өдөр нь байр үзэж яваад Ирохагийн би моддаг. Амралтгүй ажиллаа туйлдаа хорчиж. Оройн сэрээд шууд л ажилдаа явчих штт. Кагуя бүр хямарсан. Амраач дээ гэж уйлжныг үзнэ. Ямартай ч ажилласан чөлөө авчиж. Ироха дотроо нэлээ ихэн боддог болтой. Бүгдийг нь амжуулж хамсан. Амжуулж чадахгүй л яана гэж яадаг. Кагуяч би байгаа штэ гэж уйлна. Ироха ээжээсээ зурж Токиод нүүж ирэхээр болсон юм байна. Ээж нуурандаа тэгвэл бүх зардлаа өөрөө олоорой гэд явуулчих. Тэгсэн ч гэсэн Ироха шарандаа өстө байдаг хүчээр энэ хүртэл хичээж иржээ. Ээж нь ихтэй арай л амир госдээ. За амжтай ч ягадагийн байдлаар Ячио Капын топ 3-т сайхан сэтгэлтэй нөхөмий Эльф охин Терери Pro 3 гэсэн хүмүүс явж байна. Pro 3 ялхан чорыг баталлаа. Ячио Кап тусдал ердөө 7 хоног үлдсэн байна. Тэгэл Кагуя шарандаа Pro 3-тай үзэлцээ. Ялчвал олон дагагчтай болно. Гэхдээ манайд Pro хүмүүсийг ялна гэдэг юу л гэд Ироха эсэргүүцэн. Гэтэл өнөө Pro 3 чинь Ирохаг ялсан Кагуятай гэрлэнэ гэсэн сургаар өөртөө үзэлцгээд ирлээ. Үзэлцэх талбар нь Кассен. Яг одоо манай Кагуя 92, Ячио Капын 43 дахь байранд бичигдэж байна. Энэ тэмцээнээр манай хоёр байдлыг эргүүлж чадах болов? Тэмцээн Сенгоку дөрмээр явагдана. 3 эсрэг 3. Баг тосор 3 хамгаалах төвтэй. Нийт 3 үе тоглоно. Үе бүрийн төгсгөлд хэн олон төв нураа чадсан ялгчаар тодорно. 3 Pro-гийн орж ирж байгаа нь хүртэл сүртэй маа. Салхи савар татуулаад аавра фармж байгаа л ороод ирлээ. Гүгтэл Ирохагийн найз Мамин Pro 3-ийн улаан ногоон цагаан фэн нь үжи. Царайг нь хараад ухаалдаад унчлаа. 3 Pro-гийн ахлагчийг Микадо гэдэг. Тэр нь бүр Кагураг хөрдөд ялаад гэрлээ гэж асууж байна. Ирохач юу гэж шамд өгдөө ингэж эсэргүүцэн. Хүн дотоо болохоор Мамыг орлож Ячио манаа тарлаа. Ийхүү тэмцэн хэлж байна. Манай гурийн төлөвлөгөө бол бүр маш энгийн. Сайн сонсоорой. Бам бам пум пум пам гэл боллоо. Кассен ялжуулах маш олон стратеги үүдэг. Харин 3 Pro-гийн сонгосон стратеги бол Trident. Trident гэдэг бол 3 лейнээр нэг хүн явах. Эсрэг бага яач үтсэн барна гэдэг амар ихтэй хүмүүс л энэ стратегийг ашигладаг юм байна. Манай гурав болохоор Ироха Кагуя 2 дээгүүр харин Ячио ганцаараа доогоор яваад мэдээ хайчин. Дээгүүр явсан ойртой тарсан Микадо байлаа. Ироха Микадог үнгэн багтаага барахааргүй шинжтэй. Тиймээс энэ удаад бага тайлж үзгэн. Манай алдартай болсон сойш анх удаа л бага тайлж байгаа. Гэтэл юу болсон гэж санана. Энэ Микадо ч Ирохагийн ах нь үжээ. Ингээд ахтай хоёрын тулаангийн тэхэлж нөгөө талд Ячио эрхийн мэрэгэнтэй үзэж гин. Энэ нэрээ эрэхтэй шүү. Микадо 92 чи яач явах мэн да. Ээжтэй ирээч гэд амьдралах ярьцөө. Янзын таймнаар үзэж гин. Гэхдээ ингэж исэн ч Микадо болыг харахгүй л илүү юм байна. Хоёрын эсрэг нэг хийгээд амжилттай нэг оноо авчидлаа. Нөгөө талд Ячио оноог тэнцвэрлэх гэж нэг оноо багтаа авлаа. Гэхдээ эрхийн мэрэгэн нэг оноо өгöd гиндүүл Ячиог ялаад төв энзэлж чаддаг.
Микадо үргэлжлүүлж манай хоёрыг мангар амархан ялаад төвөнд эзэлснээр эхний үеийг Pro 3 авлаа. Яа харахгүй мэрэгжлийн хүмүүсийг манай 3 ялахгүй нь болтой. Юу тач ингээд 2 дахь үеийг хэлж 3 Pro дахин нэг удаа тритент хийж манай 3 өмнөх үеийн байрлалаараа дахиад нэг үзгнэ. Энэ удаад Ироха хурцтай дарч Микадо дээр ирлээ. Гэтэл мап дээр Кагуя хамт байгаа гэж харагдаад тэгсэрний бэдгүй. Микадо гайхаж дээш артлөө бүр Кассе мапны үргэлж нисдэглөө хөлгөлж ивөө гэж. Тэгээд шүд Ячиогийн байга газар бууч эрхийн мэрэгэнтэй хоёрын эсрэг үзэж амжилттай эхний төвийг эзэллээ. Микадо хоёрын Ирохатай толдож ялаад хариу нэг төв эзэлнэ. Тэгтэл манай хоёр боломжийг ашиглаж үлдсэний төвийг эзэлснээр хоёр дахь үеийг авлаа. Реплей үзтэл мапны лог хоолоор өргөтжээ. За ингэж шийдвэрлэх хэцэн үе эхэлж байна. 3 Pro стратеги өөрчилж эрхийн мэрэгэн ганц эвэртэй Ячиог ялахар боллоо. Харин Микадо Ироха Кагуя хоёртай үзнэ. Микадо өгнөл Ирохаг дэмждэг мангар сайн ах үжи. Данч амьдралаа одоо Токиод нүүж ирсэн. Тэгээд Ироха ганцаар үлдээд Микадод гомдтiim ээ л да. За амжилтлаасаа ингэж шийдвэрлэх тулаан Микадо манай хоёрын голд 360 дахь эргэжлэх стайл үзэж гарлаа. Харин Ироха нэг л болж өгдгөө. Толгойд нь Микадо боллаг. Тиймээс ялч чадахгүй гэсэн бодол хэргэлдэнэ. Энэ зур Ячио бүх чиж шахаж эрхийн мэрэгэн ганц эвэртэй хамт гурлаа өглөө. Ингээд эцсийн үеийн ялагч манай гурваас хамаарна. Бүр депресс Ироха Кагуяг хартал. Өнөө бол нэг гинэн цайлган хөөрхөн нийт нь харагддیں۔ Энэ үед Ирохагийн толгой тахтаага хамт тоглож исэн хөвжөлтэй үн бодогддог. Ингиж нэгэн мэлх итгэл найдвар олж авах болтой. Иннээс хойш манай хоёр нийлж бүр шал өөрөөр тоглодог. Зэвсгээс олж Микадог сэндвчилж үзнэ. Энэ үед Микадо Кагуяг ялчвал хожно гэж бодоод яг Кагуяг алах гэд ирсэн яасан гэсэн. Ингиж бодох нь Ироха мэдэд Кагуяг өгөөш олгож Микадог өрхөнд оруулсан бижээ. Гайхалтай уруухан гаргаж эцсийн цохилтыг Ироха хийж чадлаа. Гэхдээ үед усах болоогүй. Төвийн нислэх хэвээр. Ироха би чамайг айлдварвал заавал аварнаа. Тийм үү? Би бол чамайг хайноо гэж бас. Ямар ч тач Ироха маань чангааг хичнээн нэдэг болжээ. Гэхдээ ингээд төгсчих хооронд Микадо амьлаад шууд манай хоёрын төлөө хурд хийгээд нас. Манай хоёрыг төвийнхэн урд өсгөнжих хооронд нүд ирмэгцээр Микадо манай төвийн урд ирлээ. Хин төрүүлж зөхвөл Кагуя хэдэн секундын өмнө төрүүлж ирээд зөхөхөөр далайтал өрх байваа гэж. Гайхалтай комбак соло чирлэлтэр Микадо өнөмлөх ялалт байгууллаа. За гэхдээ тэмцээн ялагдсан байж ойлгоч Ячио Кап тусаагүй. Ингээд сүүлчийн сал хураалт явагдаж Ячио Капын ялагчийг зарлах цаг боллоо. 3 Pro эхэлсэн цагаас л шувтаа ихний байранд явж яг эцсийн мөчид Кагуя илүү их дагагч нэмжээ. Ийхүү Ячио Капын ялагчаар Кагуя. Гэтэл өнөө мө Микадод ялвал Кагуятай гэрлэнэ гэд ялагдсан штий. Гижитл ийм ялалтч гэж юу ах вэ? Гэд аврагдлаа. Ироха ялвал Микадоос нэг хүслийг биелүүлнэ гэсэн юм л да. Тэр хүслээрээ манай хоёр Микадогоор батлан даалгаад шинэ байранд орохоор боллоо. Ямар ч лээсээ ингээд Ячиотай хамт амьд тоглолт хийн. Ийхүү умгар ганц өрөө байрнаасаа гараад хоёр давхар махур янзын байранд орлоо. Амьдралч чигдрээд Ироха манч бие барихаа болчиж Кагуя ком ухчаагаад нэг дутуу битсэн дуу болно. Ямар ч лээсээ энэ дуун дутуу угаасаа дуусах бодлого байгаа юм байна. Дараагийн өдөр нь Ячиотай хамт тоглолт их өдөр боллоо. Цаглаан шатар гараад иртэл бүр мангар их хүн байж гин. Тэгтэл нь Ячио анх дуулжсэн дуугаа дахиж огт дуулаагүй өнгөн. Ягаад гэвэл Ироха асуудал тэр дуу найл хэдийн үүргээ биелүүлсэн гэж хэлдэг. Ингээд салхийг хагалж Ячио дууснаар тоглолт эхэлж гин. Кагуя Ироха хоёр ихэндээ баг зэргийн сандалтай байсан ч сүүлдээ тасаад бүр хядаад өглөө. Айдлын гэдэг бол нэг бодлын бас хэцүү маа. Манай хоёр биерээ дулаагүй мөртлөө л бүр ядарчиж. Гэтэл тоглолт тусмах цачралтай зүйл болвоо. Цукиоми бүр олоогүй. Жихэн ертөнц дэх бүхтэлгцэн сарны дүрс гарлаа. VR-тай хүмүүс хачин гэмээр сонин амтан харагддаг. Өнөөхөн Цукиомид хүмүүсийн биеийг эзэлснэ. Кагуя очид бариад авдیں۔ Ироха хамгаалах гэж үзнэ. Гэхдээ Ячио нэг няслал хийж гин. Ячиог харсан сарны хүмүүс уушлахгүйгаа талга болцдог. Үүний дараа Кагуя нэг л сонирн болчлоо. Хөөхөн нэтэн чалга болоод бүгдгэр л юм яваад байна. Яасан бол гэтэл өнөө сарны хүмүүс манай хоёрын гэрт хүрээд ирж өнөөхийг Кагуя хараад ээж. Гэхдээ айсан шин жалга. Ирохачс нэгэн гадарсан болтой. Кагуятай хамт галт наад өмцгөр шийддэг. Чихэн амьдрал дээр бол бас арай өөр юм аа. Бүх хэмжинхэн бас мэдрэмжээр дүүрэн. Хоол нь хүртэл амттай. Аз жаргалтай, хөвжөлтэй байгаа мэт боловч нэг л зүйл сэтгэл нь тэглээстэй. Энэ Кагуягийн зүүдэг бууч сарны төхөөрөмж юм байна л да. Сар дээрх бүх юм яг л Цукиоми шиг ямарч мэдрэмж авахгүй. Энд Кагуя хүссэн бүхнээж хөвжөлтэй амьдрдаг дэлхийд ирэхийг хүссэн юм байна. Гэхдээ дэлхийд ирээд хамт амьдарч үзээд энтхийн хүмүүс ч хүссэн бүгдээ хийдгүүг ойлгосон. Хүмүүст өөрийг хариуцлага гэж вэ? Хүссэн ч хийж чаддгүй зүйлс гэж вэ? Кагуягийн боцох цаг болжээ. Аз жаргалтай төсдөггүй Кагуя гүнжин үлгэр. Үлгэр дээрх гүнж үнэхээр л манай Кагуя байж. Дараагийн тэргэл сар гарах үед энэ үлгэр төгснө. Амлсан шиг жаргалтай төсөл бүтээж чадахгүй ч гэсэн өөрийнхөө төсөлийг Кагуя сүртэй дуусгах болно. Явх өдрөө сүртэй том тоглолт хийхээр боллоо. Манай арч салахаас хийхэр бэлдэнэ. Ироха Кагуяд зориулж өнөө дутуу дуугааг үзэхэр болдог. Энэ дуу наавтай хамт эхлүүлсэн Ирохагийн анхны дуу ээжээ. Гэтэл бичиж дуусаад сонстол хэмнэл бадг нь Ячиогийн анх дуулаад дахиж дуулгаа байсан тэр дуутай нь мангар адилхан байдیں۔ Кагуя салах ёсны бэлэгэд бугуйчаа Ироха төгнө. Гэхдээ Ироха ийм амархан бууж өгөхгүй л дээ. 3 Pro 2 найзлын Ячиог цуглуулж бүх хүннээ хэлээд сарны хүмүүстэй толдохоор болно.
Кагуягийн салах ёсны тоглолт эхлэхийн өмнө Ячио юу ч болсон битгий шантраарай. Чи юм чин чадна гэж Кагуяд захиж хэлдэг. Кагуяг талсайгүй маш олон хүн үзэхээр иржээ. Өдий хүртэл намайг дэмжиж ирсэнд баярлалаа. Салах ёс хийж байгаа ч гэсэн битгий гониглаарай. Гэх үед манай эд Кагуяг хамгаалахаар ирдэг. Бид нэр эцсийн хүртэл тултна. Хэрвээ бид ялвал хамт хямдалтай дэлгүүр оръё гэд эцсийн тулаан эцсийн тоглолт эхэллээ. Сарны хүмүүс гүнжээ авахар бүр мангар сүртэй. Шууд тэнгэр дээр гарч ирнэ. Эрхийн мэргийн эхний сумыг тавьснаар тулаан эхэллээ. Сарны хүмүүс бол замгүй болуулаамаа. Микадо ганц эвэрт хоёр голтонд ороод эргэж гарлаа. Харин сарны хүмүүст хүчтэй генералууд гэж байна. Өнөөдөр нь хүчтэй гэж ихтэйхээ. Ироха нэгтэн тултахад Микадо ордоор нь орж өнөхийн нэг зохиол яллаа. Үргэлжлүүлэн дарч дахин нэгийг болгон авна. Гэтэл Будда шиг царайтай сарны бос шин тушаал үг бололтой. Генералууд нь өөрчлөгдөд арай ширүүн төрхтэй болчихно. Мөн үеэр Кагуягийн тоглолт эцсийн үедээ иржээ. Өөрчлөгдсөн генералуудын хурд хүч нь хамаагүй илүү болоод Микадо Ирохаг хамгаалж дайралтын арай гэж ялдаг. Дөрвөлжин толгойтой генерал ганц эвэртэг яллаа. Эрхийн мэрэгэн чанагдаж ялагдана. Тэгээд Ирохаг алхаар сарны генерал дайрахад Микадо дайралт нь хамгаалж дөвгийнхээ өмнө ялагдлаа юу л гэж байна. Тоглоомын алдаа зааж хүч нь нэмэгдэх бололтой. Ганц эвэрт эрхийн мэрэгэн хоёр чамлаад ирлээ. 3 про генералуудтай наан маань үзэлж чинь Ироха боломжийг ашиглаж Кагуяг хамгаалахаар гүлээ. Даанч дуу дусах тэр агшинд сарны хүмүүс Кагуяг барьжээ. Будда шиг царайт Кагуягийн ижил юмшиг байгаа. Зөгцөнд очлаарай. Гэхдээ би энэ маш жаргалтай байлаа гэж хэлээд Кагуя сарлууга буцсан юм. Ироха нүдэн нийтэл түүний хажууд Кагуя алга. Харин утсан дээр нь дон гэд Кагуя Ирохад мөнгө явуулсан байлаа. Уг нь бол одон шивэнсэн хүсэл нь биелсэн ч Ироха тэрнээс том зүйл алдчихэ. Тэглээгээд яах вүлээ? Хүлэн зөвшөөрч амьдрахаас сур сонголтгүй. Түүний амьдралд цөм зөхөж орж ирсэн шигээ гинтхэн алга болсон юм. Энэ бол сарны гүнж Кагуя болон Ироха хоёрын түүх байлаа гэж Ироха бодд юм байна. Даан чи амархан дусна гэж юу ах вэ? Ироха одоо өмнөх шигээ бишээ. Кагуя түүнийг арай л амар өөрчилчиж. Одоогийн Ироха шуналтай, хувиа хичээсэн, ажил хичээлээ тасалдаг, хүснээ хийдэг хүн. Тэр заавал жаргалтай төгсгөл бүтээн. Ээжтэйгээ яриад хичээлээ таслаад өөрөм хэмээр байгаагаа хэлдэг. Ээж нь зөвшөрлөө. Ирохагийн хийхийг хүссэн зүйл нь Кагуя зориулж дуу бичих хийжээ. Олон хоногийн дараа түүний дуу бэлэн боллоо. Бицэн дуугаа сарлуу хараад Кагуягийн үлдээсэн буугавчин дуулж өгнө. Дуунд Кагуяд хүрэх болов? Мэдээж хүрнэ. Тэгэд Кагуя дахин нэг удаа сарнаас цогтож дэлхий зөвлөн нисдэг. Гэхдээ Ироха дуугаа дуулж дуусаад нэг юм ойлгохдیں۔ Дараа өдөр нь шууд Ячиог хайхаар Цукиями ирдэг. Тэгсэн Фүши ганцаараа явж гин. Ячиог ханагааг асуудал жинхэнэ ертөнцийн дээр зааж өгөхөр болно. Уг нь Ячиог хүмүүсээ гэж утдаг. Харин Ироха Фүшиг дагаж нэг баринд ирлээ. Яваад ортол хулсны үр гимээр юм. Аврах том шилэн савнд идэг. Ингээд Цукиямид ортол Ячио байна. Гэхдээ яасан гэж сан. Та нар орой гадарч л байгаах та. Ячио чинь Кагуя ээжээ. Олон жилийн өмнө сарлууга бутсан Кагуя гүнжид нэгэн дуу хөрсөн. Дууг сонсон гүнж дахин нэг удаа дэлхийд очихоор шийджээ. Тэгэд мангарлаа бүх ажлаа хийж дуусгаад дэлхийд зархаар болсон. Гэхдээ энэ хугацаа түүний насыг хэд нугуулахаар асарварт байжээ. Гэхдээ айхцуул ахгүй. Кагуя гүнж цаг хугацааны машин ашиглаж дэлхийгээс явсан яг тэр үедээ дахин нэг очихоор болсон. Даанч харамсалтай нь дэлхийд хүрэхийн яг өмнөхөн мангар том солир мөргөө тосолчиж. Өвгөн дэлхий дээр ирж чадсан ч 8000 жилийн өмнө байлаа. Эвдэрсэн хөлгийнхөө багахан хүчээр энэ тогийг бидээ олгож чадсан байна. Инхүү сүрсэн үлгийг хадгалж энэ үед шинжлэх ухаан удаан боловч баг багаар зөксөлтгүй хөгжинэ. Нэг мэтгэд гэрэл, дахиад нэг мэтгэд интернет болон компьютер, сарны ертөнц, виртуал ертөнцтэй адилхан. Ашгүй ингэж нэгэн Кагуя мөнхийн хот Цукиямиг бүтээж хүмүүстэй харилцах Цукиямигийн хатан Ячиогийн хуваар Ирохатай дахин нэг уулзах боломжтой болжээ. Энэ гэхдээ үнэхээр ас жаргалтай төгсгөл мөн гэж юу? Сарлуу бутсан Кагуя яг энэ хувь тавилан өнгөрч чадсан 8000 жилийг ганцаараа туулна. Мөн өнөг энэ цайлгын нэд нь Кагуягийн царайнаас алга болжээ. Гэхдээ Ироха урлж "Алису би өнөөдөр унтахгүй 8000 жил юу хийснээ ярьж өг" гэж хэллээ. Кагуя ч сүп гээл өнөөмөө умгаар нэг өрөө байраа гаргаад ирнэ. Тэгээд өстө дуржинтал ярьж гарваа. Ироха унтчихгүй арай л гэж сонсдог. Гэтэл Кагуягийн унтах цаг боллоо. Кагуяг унцсан Фүшигээс жинхэнэ үнийг ярьж өгөөч гэж Ироха асууна. Харин Фүши 8000 жилийн турш юу болсныг нууж хаалгүй бүгднийг харуулдаг. Виртуал ертөнц байхгүй бол Кагуяг харж чадах хүн ганц ч байхгүй. Хинч түүнийг харахгүй ертөнцид Кагуя цар ганцаар байсан юм. Айж шантарч Ячиогоос тусламж гуйх өдөр хоногуд үргэлжилнэ. 8000 жилийн өмнө 8000 жилийн өмнөх хүмүүс тэр бүгдийг ардаа үдэж шинэ хүмүүстэй дахин нэг учрна. Хүний нас гэдэг хэтэрхий богино. Нэгийн араас нэг өөр нэг хөв тавилан өөр нэг учрал. Тэр олон хүмүүстэй уулзсан. Олон ч зүйл сурсан. Цаг хугацаа урагшлахыг хүмүүс өөрчлөгдөхийг хүссэн. Эцэст нь Кагуя түүнийг аврах Ячио гэж байхгүй гэдгийг ухаарсан. Тэр өөрөө Ячио болох ёстой. Тэгжээч тэр дахин нэг удаа хайртай хүмүүстэйгээ уулзч чадна. Ячио үргэлж ар жаргалтай хичнээн нэмсгэлдэг. Энэ бол Ирохадар ирсэн шонгийн модны хүүхэд. Түүний хайртай Кагуягийн түүх байлаа. Энэ бол ар жаргалтай төгсгөл болчоор байхгүй юу уг нь л. Гэхдээ мөнхийн хот Цукиямид мэдрэмжээс бус бүх зүйл бий. Кагуя хоолны амт усны халууныг мэдэрч чадахгүй. Энийг ойлгосон Ироха эцэст нь юу хийх ёстойгоо мэддэг. Тэгснээ шууд программист болохоор шийднэ.
Цаг хугацаа өнгөрч 92 минь 10 жилээч төгслөө. Их сургуульч ороод Кагуигийн алдсан мэдрэмжийг буцааж өгөхөөр хичээнэ. За ингээд 10 жил өнгөрч. За өстө одоо л тусалчих гээд өнөө мө 3 прогоос санхүүгийн тусламжгүйгээд нас. Анхны болохоор дүүдээ яаж үгүй хүү? Ингээд 8000 жилийн дараа эцэст нэг юм Кагуя биетэй боллоо. Би энэ бүр янзын болсон за. 8000 жилийн дараах анхны амьд тоглолт. Одоо бол яаж чадсан жаргалтай төсөл байгаа сте. Цаашд юу болохыг мэдэхгүй ч энэ хүрээд бичлэг маань дуусж байна. Таалагдсан бол лайк, сабаа дараарай. Бай. Дараа уулзцаая. Мэдээ.